Хэрхэн бол маань Утаа Мариул намайг Заяа гэдэг Microsoft-ийн ажиллаж өнөөдөр та бүхэндээ Office 365-ийн нэг томоохон хэсэг болох Excel-ийг хэрхэн ашиглах талаар та бүхэнд демо хүргэхэд бэлэн болсон байна. Мөн заншил ёсороо description-доор линк болон timestamps үлдээх тул та бүхэн эргэж буцаж суралцмаар байгаа зүйл байгаа бол шууд цагтаараа дараад цагаа хэмнэрэй гэж хүсмээр байна. Мөн давхар хэлэхэд таны энэ зүйл дээр сурахыг хүсэж байгаа мөн суралцсан зүйлээ бусдаагаа хуваалцахыг хүсвэл манай сошиал платформ нээлттэй гэдэг хэлгээд таатай байна. Ингээ хэдүүлээ олон зүйл нуршлахгүйгээр дэмэргөө орцгаая. Дэлгэцэн дээр харагдж байгаа үргэлжлүүлэн бичигдсэн байгаа текстийг, бичвэрийг хэрхэн яаж Excel рүү зөв оруулдаг вэ гэхлээр тухайн та хуулж авмаар байгаа бичгэрээгээ копитод эсвэл Ctrl C дараа та бүхэн дарж болно. Энэ дээр Ctrl V дараад заад энэ дээр гарангууд харж ил эднэр хүснэгт орохгүй ингээ араараасаа бичигдсэн байгаа тийм. Яг иймэрхүү гаргаж байгаа зүйлүүд их ерөн тохиолддог л та хүмүүс. Тэгэхээр та энийг хасныхаа дараад нь тайбахаа дээр дараа гэдэг хэсэг рүү та бүхэн ороод text columns гэдэг хэсгийг сонгоод за энээр хэдүүл ингээ харагдж байна. За 3 дээр яг ингээ бичигдсэн зүйл байна. За энийг хэдүүлээ цааш нь ороод энд хэдүүлээ сонголтоо хийн. Харагдж байл энэ ч даслууд байгаа тийм. Дасл гэдэг нь кома гэдгийг сонгоод яаж эдгээр хоорондоо хуваагдаж харагдах уу гэдгийг бол харуулж байна. Finish гэдээ дарснараа маань тус тусын гэсэн хүснэгт рүү орчиж байгаа. Энэ дэр мөн та бүхэндээ давхар хэлэхэд энэ маань semicolon буюу цэг даслалтай, даслал эсвэл зайтай гэдэг зүйлүүдийг та бүхэн сонгоод хоорондох зайгуудыг нь бол авах боломжтой гэдэг шүү гэдэг бол давхар хэлмээр байна. ID-г хэрэг ашиглах вэ гэхлээр та тухайн өөрөө ашигламаар байгаа хүснэгтэйг идэвхжүүлээд Home tab руу ороод энэ дээр analyst data гэж байгаа. Энэ дээр дарангууд та бүхэнд IDS гэдээ гараад ирнэ. Магадгүй таны Excel дээр дан ганцаар нь IDS гэж бичсэн байгаа. Орсны дараа та бүхэнд бэлэн болгоод чарт гаргаж ирж байгаа энэ хүснэгтүүд таны сонголтоор ямар зүйлийг та гаргамаар байгаа гэдгээр энийг сонгож болно. Энийг хэрэг та оруулмаар байвал нэмэх гэдэг туршлуур дээр дараад дэлгэцэн дээр маань гараад ирж байгаа. Та өөрчлөлт хийе гэж хүсвэл which fields interest you the most гэдэг хэсгээр та бүхэн дараад эндээс сонголтуудаа хийж болно. Би эдрээ нийт тоог биш дунджийн хармаар байна гэх юм бол та бүхэн sum гэдгийн хажуудлын давчлуур дээр дараад average гэдгийг сонгож болно. За тэгээ update гингүүд average-ийг танд ингээд гаргаад ирж байгаа. Тэгээ энийг хэрэг та оруулах хүсвэл мөн адилхан нэмэх гэдэг дээр дарангууд шинээр эн чинь маань гараад ирж байгаа. Ийхүү та ID-г ашиглаж болдог байна. Quick analyst хэрхэн яаж ашиглах вэ гэх юм бол энэ маань ID-гаас баг зэрэг өөр учир нь гэх юм бол та ямар нэгэн tab дээр орох юм шаардлагагүй тухайн ямар хүснэгтийг ашигламаар байгаа гэдгийг итгэжүүлээд энэ доод талд icon гарч ирнэ. Энэ дээр та дарангууд энд сонголтуудыг тэнд гаргаж өгнө. Та энэ дундаасаа эмэрхүү байдлаар хармаар байна уу, өнгөтөр хармаар байна уу? Одоо энэ дээр харж байвал бага багаанууд нь улаанаар, их багаанууд нь тод ногооноор гэх мэтчлэн өсөлттэй, бууралтай, бага гэх мэтчлэн мөн адилхан энэ дундаасаа та өөрсдийн гэсэн сонголтуудыг ингээ хийгээд заавал өөр газар руу орох шаардлагагүйгээр энэ дундаасаа хийх боломжийг Quick Analyst танд гаргаж өгдөг байна. Хэрхэн дата types-ыг ашиглах вэ? Data types маань хамгийн сүүлийн үед Excel дээр шинжлэгдэж гарч ирсэн функцүүдийн нэг байгаа. Энийг та бүхэн ашиглахын тулд газарчлалаар нь бол гаргаж ирж болдог байгаа мэдээллүүдийг. Тэгэхээр та энэхүү улсуудыг хэдүүлээ идэвхжүүлчихье. Тэгээ хамтдаа дараа руу ороод data types гэдэг энэ хэсэг та бүхэнд гарч ирнэ. Энэ жижигхэн сумыг доош нь дарах юм бол энэ маань ганц орноор биш орны мөнгөн солилцоо болон сток компаниудаар нь ялгаад танд ингээд гаргаад ирдэг маш амархан. Тэгэхээр та ямар нэгэн вебсайт руу орж хайлт их шаардлагагүй шууд Excel дээр танд бүх мэдээллүүдийг оруулаад ирдэг гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ хамтаа geography гэдгийг сонгоё. Энэ маань ямар боломжийг танд өгөхлээ? Дээр энэ жижигхэн сумтай хүснэгт гарч ирж байна те. Энэ дээр хэдүүлээ дарангууд та юу оруулмаар байгаа гэдгийг сонгож болно. Энэ их олон мэдээлэл дундаас хэдүүлээ хамтаа хүн амыг оруулаад үзье. Анзаарч байвал энэ маань энэ бүх зүйлүүдээ ард талд нь гараад ирж байгаа. Population гэдэг хүн амынхын тооллогыг бол гаргаад ирж болж байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэлүүд орж ирдэг гэдгийг та бүхэн дэлгэцэн дээр шууд хараа мэдж байгаа бах. Энгийн бөгөөд бас амар байдаг л та. Энэ ондоос бүх улсыг заавал харах шаардлагагүй. Тухайн яг өөрсдөө сонирхож байгаа улсыгаа дараад нэмэх гэдэг дээр орсноороо бүх энэ мэдээллүүдийг бол гаргаад ирж болно. Drop down буюу та бүхэн би дэлгэцэн дээр харуулъя. Хүснэгтийг сонгоод хажуу талд нь жижигхэн доошод заасан сум гарч ирж байна. Энээр дарангууд дөрвөн чиг маань гараад ирж байна. Хойшоо урагшаа, баруун зүүн гэх. Хинт бол та яах вэ гэхлээр мэдээж ирэх. Яг юуг та оруулмаар байгаа гэдэг хүснэгтэй бол тэр чигтэн сонгоно, итгэжүүлээд
дараа гэдэг хэсгийн дараа validation гэдэг хэсэг рүү хэдүүлээ хамтдаа орно. Энэ дээр таних арай өөр харагдана. Таних дээр магадгүй any value гэсэн аль value хамаагүйгээ гараад ирнэ. Энэ дээр хэдүүлэх нь сонголт нь болохоор list гэдгийг дараад мөн энэ дээр та бүхэн install drop down гэдэг хэсгийг идэвхжүүлэхээ бүү мартаарай. Энэ хэсэг маань л таныг одоо энэ доор энэ icon-ыг гаргаж ирж байгаа гэсэн үг. Тэгээд энэ дундаа та бүхэн яг юуг оруулмаар байгаа гэдгийг сонгоод одоо миний яг энэ дээр бол бичсэн байна. Магадгүй та би дэлгэцэн дээр энийг гаргамааргүй байна гэх юм бол би та бүхэнд энэний дараа яг яаж алга болгохыг та бүхэнд харуулъя. За энийгээ сонгочоод окей гэж дарангууд энэ маань итгэвчээд бүх энэ зүйлүүд дээр та энэ дээр жишээлбэл зөвхөн west-гээ солилцож болно. Буцаагаад энийгээ soft-гээ солих боломжтой. Мөн энэ дээр та энийг харахыг хүсэхгүй байх юм бол тухайн энэ бичсэн байгаа текстийг сонгож аваад home руу ороод энийхээ бичвэрийг цав цагаан болгочих болно. Тэнгүүд дэлгэцэн дээр ерөөсөө огт харагдахгүй. Тэгтэл таны нөгөө оруулах хэрэгтэй байсан функцүүд маань энд байгаад байгаа гэсэн үг. Дарангууд мэдээж ирэх энэ дээр танд гаргаж ирнэ. Excel дээр хамгийн их хэрэглэдэг нэгэн функц бол фильтр. Гэхдээ фильтрийг Excel дээр маш олон талаар нь ашиглаж болдог. Та яг тухайн өөрийн хүсэж байгаа зүйлийг хайж олохын тулд фильтр гэдэг функцийг бол ашиглана. Тэгэхээр та бүхэнд би харуулъя хэрхэн яаж хийх нь. Тэмцүүг нь тэмдэг. Тэгээ энэ дээрээ хэлдүүлээ хамтаа filter гэж сонгоод хүснэгтээ нээгээд энийг тэр чигтэн сонгоод энийхээ дараад нь region буюу хойд урд баруун зүүн те энэ хэсгийг хэлдүүлээ сонгоод яг юуг хайж байгаа гэдгийг тодорхойлцсон. Гэхдээ энийгээ юутэй би тэмцүүлмээр байгаа вэ гэдгийг та бүхэн сонгоно. Энийг би north буюу хойд зүгийг хармаар байгаа болохоор хүснэгтээ хаагаад дарснараа хойд зүгтэй холбоотой бүх зүйлүүд маань гараад ирж байгаа. За энэ дээр хэрвээ та хүсэх юм бол энийг task гэж солилцож болно. Тэнгүүд энэ dotly маань бүх зүйлүүд маань ингээд өөрчлөгдөд гараад ирж байгаа. Тэгээ анзаарсан бол дээдлийнх нь алдаа заагаад эхэлж байгаа. Энэ маань яагаад вэ гэхлээр би энэ дээр Туркийн хойд хэсгийн талаар л мэдээлэл авахыг голчилж функц хийсэн болохоор гарч ирж байсан. За энийг хэдүүлээ буцаагаад north гингүүд алдаа захан болчихно. Ингэж та тусад нь яг улсыг энэ бүх мэдээлэл дундаас гаргаж ирэхийг хүсэж байв. За энэ дээр хэдүүлээ үржихнэ гээд. За энэ дээр нэг зүйл анхааруулахаа хэдүүлээ энийг хүснэгтээ оруулна ихний хэсгийгээ. За тэгээд дараагийн хэсэгт маань болохоор бид нар улсаа сонгох гэдэг байгаа. Тэгэхээр энэ дундаас улсаа сонгоод тэгээд энийгээ тэмцүүлэх нь Турк улсыг тэмцүүлчихье гэд хоёр хүснэгтийг та бүхэн оруулна. Учир нь энэ гэх юм бол нэг хүснэгт бас тусдаа нэг хүснэгт энэ маань компьютерт яг юу хүсэж байгаа гэдгийг та тодорхойлж хэлж байгаа болохоор тэгээд тэмцүүд дарснараа энэ маань гараад ирж байгаа. Хэдүүлээ өөрчлөөд энэ дээр USA гэж сонгочих болно. Тэнгүүд энэ дотл маань сонгогдоод өөр гараад ирж байгаа. Slicer гэж юу вэ? Хэрхэн яаж ашиглах вэ? Энэхүү зүйлийг хийхин тулд та бүхэн шинэхэн хүснэгтийг copy-дод Ctrl C тэгээ Ctrl V гэж дараад хэдүүлээ энэ дээр оруулчих. Харж байвал өнгө нь арай өөр байгааз. Тэгэхээр та эхлээд энийг идэвхжүүлээд insert руу ороод table гэдэг дээр дарна. За энэхүү хэсгээ хэдүүлээ сонгосон болохоор окей гэж дараад энэ маань өнгө нь өөрчлөгдөж байгаа тийм. Бүхэн insert гэдэг рүү буцаж ороод хамтаа slicer гэдэг хэсэг дээр дарна. За энэ маань танд юу гаргаж ирэх вэ гэхээр яг та яг ямар мэдээллийг дэлгэцэн дээр гаргамаар байгаа гэдэг сонголтыг та гаргаж ирж болно. За эхнийхтэр би бол country улсаар нь гаргацсан бол одоо энэ удаад энийг тэгээд хамтдаа хэдүүлээ нэгт 2 дахь сарын мэдээллүүдийг гаргаад ирээ. Энийг та хүснээрээ сонгож болно. Тэгээд окей гэдээ дарангууд энэ мэдээллүүд маань гараад ирж байгаа. Slice-ийн маань давуу тал нь юу вэ гэхээр та энд гарч ирж байгаа мэдээллүүдийг игнэгээр нь ингэж зүгээр зэрэгцүүлээд сонгосон улсаар нь таны тоонууд шууд өөрчлөлтөд гараад ирнэ гэсэн. За хэдүүлээ Канадыг сонгочгоод Канадатай холбоотой мэдээлэл шууд гараад ирж байна. За Хятадыг сонгоё гингүүд Хятадтай холбоотой бүх тоонууд маань гараад ирж байгаа мөн Хятадын аль зүгээс нь гэдгийг бас гаргаад ирж байгаа. Ингэснээрээ таны цагийг маш их хэмнэжээд Excel дээр бидний хамгийн их бас хийдэг нэгэн функц бол харьцуулах байдаг байгаа. Тэгэж харснараа аль нь их бага явж гин, их явж гин, амжилттай явж гин үү, ямар зүйлээр бид нар анхаарах хэрэгтэй гэдгийг бол хүмүүс анализ хийж яадаг байгаа. За энийг хийхин тулд та бүхэн хүснэгтээ сонгож болно. Энэ зүйл дээр нэг зүйлийг хийхэд заавал нэг хуудсан дээр хамтдаа байх шаардлагагүй. Та өөр хуудаснаас ч гэсэн адилхан тэрийг харьцуулж болно. Амархан байх талаас нь би та бүхэн дэлгэцэн дээр хоёр хүснэгтэй гараад ирсэн байна. За хүснэгтээ идэвхжүүлээд Ctrl-ыг дараад дараагийнхаа хэсгийг бүгдээрээ хамтдаа идэвхжүүлнэ. Ингэснийхаа дараад нь Home tab-ныхаа Styles гэдэг хэсгийн хамгийн дээд тал Conditional Formatting гэдэг хэсгээр хэдүүлээ ороод хамгийн ихний Highlight Cells Rules гэдэг хэсгээр хэдүүлээ Duplicate Values гэдэг хэсгийг сонгох байгаа. Энийг сонгосноор танд ямар хоёр сонголтыг гаргаж ирэх вэ гэхээр энэ дундаас өөр тоотой байгаа
одоо жишээл 2019 оноос 20 он хүртэл ямар тоо өөрчлөгдсөн байна гэдгийг харуулж болно. Эсвэл та адилхан байгаа тоонуудыг гаргаж ирж болно. За unique гэдгийг хэдүүлээ сонгочихъя. Тэгээд өнгөө сонгож олно. Би өөрөө нэгтлэн байж байхдаа шар өнгийг сонгодог байсан. Яг тэгэхээр шар өнгийг сонгоод принтлж гаргахаар нөгөө өнгө нь гардаггүй. За өөр өнгийг сонгочоор ингээ харлаад тоон харагддаггүй байсан. Тэгэхээр та бүхэн бас тэр тал дээр анхаармаар байвал шар өнгийг сонгосоо гэж хүсмээрээ окейгээ дарангууд өөр тоотойнуудыг танд хайлайт буюу тодруулга гаргаад ирж байгаа. Та бүхэн олон улстай маш их харилцдаг, олон улсын статистикийг хооронд нь харьцуулмаар байгаа бол Excel дээр бүр газрын зургийг гаргаж ирж болдог байгаа. Та бүхэн ингийн тулд эхлээд аль хүснэгтэйг та итгэжүүлж гаргамаар байгаа гэдгийг итгэжүүлээд insert гэдэг тайб руу ороод charts гэдэг хэсэг дээр maps гэдэг хэсэг байгаа. Энийг та бүхэн итгэжүүлж гаргаж ирсдээрээ дэлхийн зураг дээр таны тухайн оруулсан статистик тоо маань гаргаж ирж байгаа. Улс дээрээ дарж болно. Энийг ганцаарыг нь та тодруулга гаргаж ирж болно. Тэгээд очиод итгэжүүлэнгүүд энэ маань ямар тоотой байгаа гэдгийг та бүхэнд гаргаад ирж байна. Мөн энэхүү зүйл маань харагдахад хэцүү байгаа бол та дээдлийн хэсгүүдээс сонголтуудыг хийж болно. Иймэрхүү байдлаар сонгож олно. Миний хувьд бол харийг сонгочдөг байгаа. Тэгэхээр харахад илүү амархан. Та бүхэндээ хэрхэн Excel дээр 10 функцийг ашиглан цагаа хэмнэж олох бичлэгийн маань дуусна нөхцөлөдсөнд маш их баярлалаа. Мөн энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаараа YouTube сувгийн маань subscribe хийж асуухыг хүсэж байгаа зүйлээ чөлөөтэй YouTube сувгийн доор асуугаарай. Энэхүү Excel-ийн маань part 1 өнөөдрөөр дуусаж байна. Тэгээд дараагийн part 2 хүртэл түрүү баяртай.